Биднээс Монгол Улс сургуулийн 8 Б ангийн сурагчид биднээс модо баг. Намайг Амирлан гэдэг би бол багийн ахлагч. Намайг Хурсай гэдэг, намайг Боёнзай гэдэг Монгол Улс сургуулийн 8 Б-гийн Амирлангийн баг. Биднээс 7 хоногийн өмнөөс юмнуудаа ярилцаа төлөвлөд хийсэн. Тэгэд өчигдөд яг сүүлчийн ямаа хийж дуусгаад болсон. Ургамлын эргэтэн гэдэг сэдвээр хийсэн. Тэр дотор тэгэд ургамлын эсэнтэй хамттан хийсэн. Ургамлын эргэтэн гэдэг нь ургамлын өсөлт хөгжлийг хангалтдаг тодорхой үүрэг бүтэцтэй эсгүүдийг хэлдэг. Харин ургамлын эргэтнүүд үндсэнд нь вегетатив өсөлттэй холбоотой эргэтнүүд болон генератив үржлийн үүрэгтэй эргэтнүүдийг гэж ангилдаг. Вегетатив гэж юу вэ гэхээр эдгээр нь ургамлын үндсэн биетийг бүрдүүлдэг бөгөөд фотосинтез явуулах зэрэг үүрэгтэй. Навч нь фотосинтез явуулж нүүрс хүчлийнхийг шингээж хүчил төрөгч болгож гаргадаг. Иш нь навч болон үндэслөө бэхжүүлж өгөөд мөн навчнаас шин бодисыг тарааж өгдөг. Үндс нь хөрсийг ургамлыг бэхжүүлж өгөх үүрэгтэй мөн шимт хүчээлийг хадгалах үүрэгтэй. Генератив гэж юу вэ гэхээр эдгээр эргэтнүүд нь ургамлын үржлийн үед үйл ажиллагаа холбоотой. Харин энэ үүнд нь цэцэг, үл болон зэмс ордог. Цэцэг нь ургамлын нөхөн зөвхөн оролцдог эргэтэн бөгөөд үлийн үүсэлд чухал үүрэгтэй юм. Үл нь ургамлын үйлчлэлтийн үндсэн нэгж, үл нь ургамлын генетик мэдээллийг дамжуулах үүрэгтэй юм. Зэмс нь харин зарим ургамалт үүсэх бөгөөд үлийг хамгаалах тараах үүрэгтэй байдаг юм. Энэ дээр харах нэг цэцэг нь байхгүй байгаа болохоор энэ зүгээр ис болон нафт тэгээд нөгөө үндэстэн байгаа. Энэ хэсэг бол ингээ нөмөрөг гэдэг хэсгийг тэгээд ингээд ус ингээд өдөр болгон услах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө нэг амар амархан хүчтэй усын хамааралтай цэцэг байхгүй юу? Тэгээд би ээжтэйгээ хамт энэ ингээд цэцэлэгсэн гэх юм уу та. Арай бүтээлээ жоохон том болгох хүсэлтэйсэн данс цагтаа хэмжээг юм аа. Энэ бүтээлийг хийх явцдаа бид ургамлын тухай илүү их мэдэж, ургамалт юу хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Тэрнийг мэдэж авснаар ургамлыг яаж хайрлах тухай сурсан. Ургамал нь ганц ус нараар тэжээддэггүй, хайраар тэжээдвэл илүү гоё, үзэмжтэй, сайн болгож өгдөг.